Юу жилүүний ирэх цаг нь болсон юм шүү дээ. Энэ дураад яг хаана байгаа. Ицмаа хүрээдэр нөхөө. Cookie. Johnny. Yes, papa. Eating cookie. No. Welcome. Юу байцгаана сайн байна уу? Өглөөний минь, өдрийн минь, бас шөнө өдсөж магадгүй шөнийн минь бүгдээрээ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ манай галтгоон тавтай морил. Би энэ галтгоондоо cookie хийх болно. Яагаад cookie хийж байгаа вэ гэвэл би нэг юм түүх үү. Коронавигийн үеэр би их нэг уйдчихсэн үе байдаг байхгүй юу? За тэр уйдчихсэн үедээ би яг ингээд юу хийсэн бэ гэх юм бол би яг 2-7 хоногийн турш cookie хийсэн байдаг байхгүй юу? Тийм учраас ер нь тархан байдаг баг. За тэр ч яах вэ? Тэгэхээр ер нь cookie гэвэл юу хийдэг байсан бэ гэвэл миний монгол хэлний өнөөдөр хайрлаа. За би бол дандаа butter cookie хийдэг байсан. Гэтэ өнөөдөр бол хэдүүлээ chocolate chip cookie анхны удаага хийж туршиж үзэх болно. Зяк. Энэ орцонд юу болох вэ? За тэгээд юу ашиглах вэ гэх юм бол манс хэрэг болно. Нэг шиг өндөг, цагаан сахар, бор сахар, гурил, тэгээд хүнсний сод, ванилийн сахар, бидэрт бол cookie одоо chip байгааг болохоор оронд нь зүгээр юм шоколад хийж үзэх болно. Тэгэхээр хэрхэн яаж хийх вэ? Cookie гэдэг бол ялангуяа bakery гэдэг бүх зүйл яг граммлах хэрэгтэй. Харин манад бол граммлахт ямар ч тийм одоо хэрэгсэл багаж зэвсэг байхгүй. Тэгэхээр би бүх зүйлийг бүгдийн таамгаар хийх болно. Тэгэхээр та нар ч гэсэн бас таамгаар хийхгүйгээр жинхнээсээ нэрээ хилдэг юм болоорой. За нэг юм хуураас ав бэлдээ тавьчих. Нэг юм шингэндөө зурмаа хийх одоо нэг бэлдээ тавьчих. За эхлээд хамгийн ихэнд бол маслын. За маслч нь бол ер нь бол өрөөний температурт хайлтсан байх хэрэгтэй. Тэгэхээр нэг ойролцоогоор 110-аас 120 г гээд 110 г. За үүнээс гадна юу ашиглах вэ гэвэл сахар хийн. Тэгэхээр цагаан сахар бол бага зэрэг гинэ. Цагаан сахараас нэг 50 г байгаад. Тийм. Тэгэхээр 50 г гэдэг чинь хоолны халдвар бол нэг 4 байхад болно гэсэн үг. 1 2 3 3 хагас ч юм уу. Та нар зөвхөн шинээр бор сахар авдаг юм. Тэгэхээр нэг бор сахарнаас бол 100 г. 6-аас 7 халбаг гэсэн үг. 1 2 3 4 5 6 7. За одоо энийг одоо нэг гар миксер ашиглаж их зүгээр бай. Маст юу хоёроо бүр уустсан. Бүр нэг кремий болчихно болох нь. Надаа тийм юм авах мөнгө авахгүй. Гараараас та үхт нь хутгана гэсэн үг. За өрөөний температур авчихжээ. Энэ бол яг өрөөний температур шүү дээ. Don't worry. No waste. За гараа ашиглахаас дуракута гараа гоцгаая. Гараагаар базж өгье даа. Өөр ялтчих. Базмаргүй л гэхдээ. Хороо намайг маслыг сахартай базах юм бол базъя дөө. Why? Үгүй ингэж арта. Өглөө би кофе уусан. Кофе дэх хүмүүс уудаг хүмүүс л юм байдаг. Yes. Сторикаас амжаад кофе ууж байна. Гараа уутсан. Тийм учраас та нар санаа зовх шаардлагагүй байхгүй. Oh my. За. Одоо нэг ширхэг өндөг нэмнэ. За нэг ширхэг өндөг нь бол бас өрөөний температурт орлоо. Хөөсөрт нь хутгаж өгнө. Яг бүр хамаг сахар нь уусна гэсэн. За тэгээ энэ дээрээ ванилийн зүг. Ванилийн экстракт үгүйсээ олдохгүй учраас нэг хич. За тэгээд энийг хутгаж өгнө. За энийг яаж хэрхэн гоё хутгах вэ? Их ядарн тандрын гар. Тэгэхээр одоо урдаа тэр одоо шингэн зурмгаа тэврээд тохоогоо хөдлөхгүйгээр зөвхөн бугуугаа хөдлөх гэсэн үг шүү заяа. Тэгэхээр бугуу чинь бол зүгээр ингэж хөдлөх гэсэн. Тэгэхээр харагдана. Харцгаагаарай. Бороо хөх юм яа. Бороо хөх юм яа. Ингээд гарч их ядарна.
Oh my god. Yes. Оо. Good. 10 жилдээсэн бол хийцэн л. Чирак. Ер нь нэг иймэрхүү байгаад болно. За, одоо хажууд нь хуурай. За, энэ дээр болохоор нэг ойролцоогоор 120 грамм авах болно доо. За, ийм байхад юм болох байх. За, энэ дээр юу хийх вэ гэвэл давс, цайны халбаг, тал. За, baking soda. Oh, Ananda, why baking soda? Because it's good. Isn't it for cleaning? Who the f*** энэ харалтай. Хүнсний сода. Окей. За, эндээс нэг ойролцоогоор нэг юм байх болно доо. Дахиад виск байхгүй учраас сивгээс хуссан сэргээр утгацгаая. Юунаас уссан? Сив. Одоо эхний талын орол хийгээд утгана. Yes. Зэ одоо гой харж байна. Бүрэлдэж байна. Nice creamy texture. Тэгэхээр cooking-д бол миний санаж байгаагаар бол сүү хийхгүй, ус хийхгүй. Yeah. Гурилны тэр хамаг юмнууд нь байхгүй болчих юм бол үлдсэн хагасаа хийгээд тэгээд дахиад утгана. Жоо том сав ашиглаарай. Жоохон том сав. Энэс жоохон том байхад болно. Тэгэхгүй бол ингээд тийм ээ. Disaster. Smells nice. Yeah. Looks nice. Америкчууд яг cooking дүү гэдэг дээ. Ингээд түүхийн юм хэлээд. Амттай учраас. Амттай учраас. Ядуу чи юм ээ. Ингээд харж байгаа ч анд ингээд заавалчгүй professional bakery equipment хэрэггүй гэдэг харуулж тээ. Гол зорилго. Ер нь бол хямдхан амттай юм хоол bakery гэтээ хийцгээ гэвэл манай чанарыг үзээрэй. Та нар хоол хийхэд заавал мэрэгжлийн тоогооч авах шаардлагагүй. Би ч мэрэгжлийн тоогооч биш. Тэгээ cookie хийхэд хэдэн ingredient орч 4-5 тий. Тэ. Маш хямдхан. Тэр маслыг тооцвол тэр хараалцсан маслаа нэ. Тэр үнэтэй маслаа нэ. Тийм. Монголчуудаа масл яагаад хийхэ болчихвоо? Масл болохгүй байна. Би юм цэнэг үнэтэй масл энэ баг миний цалингийн дор тал биш шүү нэрээ. Шийдчих чадахгүй юм да. Хайж ч болохгүй одоо тийм. Дандаа энэ маслаа одоо 2-7 хоног. За, тэгээд chocolate chip байхгүй. Өөр орлуулаад бас тий. Хайпан гол мод ч юм уу. Not sponsored by the. Тэгээд энийгээ гоё унтаглаад. Анда. Why dark chocolate? Тэгэхээр энгийн одоо cookie чинь бол өөрөө амар их сахар авсан харсан биз дээ. Энд чинь баг сахарын хэмжээтэй болцол тэр сахар хийчихэж байгаа байхгүй. Ингээ diabetes number 2 болохоор байгаа зү. Тийм учраас ер нь бол тэр ингээ хитрхи сахарыг жоохон багасгахын тулд одоо ийм dark шоколад ашиглаж байгаа. Тэгэхээр та нар хэрвээ тийм энгийн шоколад авсан байх юм бол сахарын хэмжээг нэг хагас хагасх ч юм уу те хийгээд идэх юм бол яг таарна гэсэн. Тэгэхээр энийг оруулаад Тэр болно. 10 минут. Just 10 minutes. Одоо листэ гаргаж ирээд тэр хоорондоо ковогоо хаалаа. Одоо нөгөө нэг weird coding хийн заяа. Дээр дороос нь үзэх хүлхтэй дээр дороос нь халаалгаад нэг 180 градус 182 зүг хооронд. Йоо. Түүхий шүү дээ. Бид амтнаа гайм гоё. За. Миний нэг ашигладаг арга заяа. Зүг бурууг мэдэхгүй байна. Хоёр халбаг аваад нөгөөдхөө гой норгоод тэгээд shape хийгээд No fuck. Тооч нар ингэж дандаараа харж үзлээ гэж. Бид үзтээ. Тэгээ нэг гой бүөрийг хийлээд
Мөрөг юм байна. Тэгээ эн чинь гой доошоо өөрөө суугаад ирэх юм бол доторх нь их гой зөөлөн болчдөг. Хитрхи хавтгаагаар тавьчих юм бол маш хурдан хацчихна. Cookies ер нь хаадахын гаралтай бол. Who knows. Мөрөг. God. Бурхан хийсэн. Бурхан биднийг хараад ийзэн хогийн ертөнцийг жоохон өнгө амт оруулах гэж cookie бүтээсэн гэж би боддог. Maybe Santa. No? Санта ч юм болохоор бидний cookie-ийг хулгайлах гэж төрсөн хүмүүс гэж. Ер нь нэлээх гарчлаа шүү. Тэгээд Анда мэрэгний ижлэх үү? мэрэгний. Манай чанлаа ер нь ус хонзон дайсан юм шүү мэрэгний. Мэрэгний үнэн гол асуу дург. Одоо токовчин гоё халтсан байх үед яг гоё голсон тааруулаад I smell chicken. тэгээд 8-аас 12 минут. Ер нь бол cookie-г докомд хийсэн сажууд ер нь бол нэг хажуунаас нэг амар холдоод ирэхгүй. Яг гоё нүдэрээ баримжаалж харуул их зүгээр. Тэгэхгүй бол ингээд заримдаа яг 8 минут гэж хийчихэнгөө cookie чинь нэг түүхээрээ гараад ирнэ. Яг 8 минут жоохон хитэрчих юм бол тий. Бас нэг удаа нэг цагандаа найдчих юм бол хата түлэгдээд гараад ирдэг. Тэгэхээр жоохон нүдэн баримжаагаар ер нь харуул зүгээр ах. Тийм ээ. Харцгаая. Одоо амт төрөж чинь 10 минут. Time lapse. За. Цаг гарсан. No. Time lapse дуслаа. Тэгэхээр одоо хэдүүлээ cookie-г шалгацгаая. Төрөө нөгөө нэг ингээ бөөрхий болгоод гараад ирсэн шүү дээ. Cookie-г харцгаая. Wow. Бүгдээрээ доошо суугаад ямар царай мод юм гэж. Гэтэ яг болно. Одоо энийг жоохон амраач. Оролдохгүй нэг 10-аас 15 минут өөрөөр нь байлгач. Дэжиг өөрөө болохоор ядаргатай ажил. Настай moist cookie нэртэй. Гэсэлэр тохор нийт гаргачлаа гэхдээ яг. 8 минут болсон шүү. 8 минут. Одоо дараагийнх нь 10-аас 12 минут байлгаж үзнэ. За, second batch. Let's go. За, second batch. Тэгэхээр энийг газ цэвэрлэе та. A few moments later. Окей. Again. Саний процессыг гэтээ дагна. Гэтээ энэ удаа нөгөө нэг ашиглах шоколад нь болохоор Milka-гийн not sponsored by the way ийм cookie-тэй төрсөн юм байна. Тэгэхээр сахарын баг хийгээд, гурилын жоох хийгээд тэгээд энэ удаа таач жоох өөрчлөнө гэсэн. Яа, ингээд. Татмаа. Тавка. Your girlfriend's calling. За, одоо сахарын багсан гэсэн. За, тэгэхээр өмнө нь бол нэг 3 халбаг хийсэн бол цагаан сахараас нэг 2 халбаг, бор сахараас бол 5 халбаг ба. 1 2 3 4 5. Ванилийн сахар яг адилхан. За, тэгээд түрүүний процессыг дахиад хийндэ. Shit. За гараа ороо. За болсон тоо юу. Яг адилхан. Өндөг. Okay, that's total disaster. This is total disaster. We don't waste this time. Yes. Одоо арч ийц юм. Оо. За түрүүний степүүдэд дахиад дагаад юм дээ хад тэгэл. A few minutes later. Зяк ер нь бол болсон шүү. За, шингэн цог. Одоо дахиад гурил. Хөөрлөх орно тий. Энэ удаа жоохон гурилын хийгээд Хэдэн грамм? 150 болгож үзтээ юм. Тэгээд давс. Хагас халбах. Бас хагас халбах. За одоо уураа зурмгаа хэлцээ. Шингэн зурмгаа хийгээ. No waste.
No waste. Томсав хэрэгтэй юм. Дахиад хэлье гэж. Okay. Is this the consistency you're looking for? Kinda. Ooh. What? Okay. Давстаа шүү. Чин давстаа. Oh, this is actually good. Very nice. Спонсор юу шүү? Угаасаа гоё юм. Гэтэ спонсор зорой. Милки хийдэг хүмүүсээ. Милки гэж би нүгт буруу хэлж шаардсан. Энд баг perfect cookie дөө болчихтой энэ бол. За. Одоо нөгөө cookie-гээ Наа чи стон нэр cookie шиг харагддаг шүү. За, одоо болно. No. яа ши. Наалч. Oh my god. Diabetes шүү дээ. Нэг гол нь яаж салгаж авах вэ одоо? Ингээд паршман чи тэрэг болдог байхгүй. Акна. Аа, this is actually good. Хамт нь бол гоё юм байна уу? Загч. Жи. Анаа сайхан байна. Яаж юу хосчихгүй. За дахиад мастер. Миний сарын цэл. Инко мөнгө урсан гэдэг. Яа. Окей. Одоо энийг болохоор үс амар их биттэй юм чи. Гараараа бүрхэж. Одоо гараг скуп. Бүрх юм агш. Арчнаад нах хэвээр. За чихэн кокины хурцыг таймдаас ичдэг юм шиг. Хоорондоо их зайтай. Зяк. Одоо чихэн коки хийх юм шиг. Сахарын баг хийсэн. Гуртины хийсэн. За. Time lapse. За 10 минутын дараа. Андаа чи бууз уу? Зүгээр шүү дээ. Өдөр гэж шүү дээ. Зя тэгээд энийг хөдлөхгүй өөрийнх нь халуунд нь одоо эн чинь доошоо унаа шүү дээ. Энийг дээшээ ингээ хөөж исэн юм чинь. Тэгээд нэг 20 цаг 3 цаг өөрийнх нь халуунд нь болгоод давхар цаг хөргөөгөөд тэгээд энэ бол яг гоё болно гэсэн. 6.5 hours later. За cookies. Өөрийн жороор амтсан, өөрийн гараар хийсэн. За ер нь бол фейсбુક мэнэр байлаа. За нэг нь бол яг хавтгай амир шиг, нөгөөх нь яг тийм борцог шиг гарч ирсэн байна. Cookie гэж юу яг ийм харагдах хэрэгтэй байлаа. Гэхдээ тун харамсалтай нь одоо яалтаж илээ. Тэгээд одоо нэг өөрөө хийж дуусгах та. Тийм учраас та нар удаа хийхдээ жоохон жорыг өөрчлөөд яг тэнцвэр ашиглаад яг гоё хийвэл бүх зүйл яг гоё болно гэж харуулж байна. Тэгэхээр дараагийн бүлэг төр баяртай.